Өдрийн төргийн үзэх сонсогчдоо бие өмгөөлөгч Болд Эрдэнэ байна. Та бүхэнд терминал 1 дэх хөтөлбөр хууль эрх зүйн болон ээлж дугаар хүргэж байгаад таатай байна. За сүүлийн жилүүдэд заллах гэмт хэрэг улам бүр нарийсч хэлбэрээ өөрчилж үйлдэгдэх болсон. За энэ төрлийн гэмт хэрэг тухайн хохирогчд санхүүгийн хохирол учруулахаас гадна нэр хүндэд нь болон сэтгэл санаанд нь маш их хэмжээний хохирол учруулж байдаг. За Монгол улсын эрүүгийн хувьд бол заллах гэмт хэргийг тодорхойлж хуульчилж өгсөн. За харин бодит амьдрал дээр заллах гэмт хэрэг ямар хэлбэрээр үйлдэгдэж байна? За иргэд юун дээрээ алдаа гаргаж хэрхэн хохирогч болж байна? За цаашид энэ төрлийн гэмт хэрэгээс хэрхэн урьдчилан сэргийлэх үү? За хууль эрх зүйн зохицуулалт нь ямар байдаг талаар өнөөдөр бид ярилцах болно. За өнөөдрийн зочноор Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Сарвал хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч оролцож байгаад баярлалаа. За баярлалаа. Цэгэр дэлгэцийн үзэн сууж байгаа нийт үзэгчд болон танд болон танай багийнханд энэ өдрийн мэндийг хүргэе. За нэвтрүүлэгт оролцуулсанд баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийнхаа үндсэн сэдв рүү оръё гэж бодож байна. Юуны өмнө та манай үзэгч сонсогчдод заллах гэж нэрлэдэг байгаа энэ гэмт хэргийг нэг тодорхойлоод хэлээд өгөөч. Ямар гэмт хэргийг заллах гэдгийн ямар онцлогтой байдаг талаас нь. За Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 17-гийн 3 дугаар зүйлд заллах гэмт хэргийг хуульчилсан байдаг. За энэ гэмт хэргийг нийтлэг байдлаар авч үзэх юм бол манай хүмүүс юу гэж ойлгодог гэхээр яг хуулийн хүрээнд бичигдсэн одоо нөгөө итгэл хэвдэх урдын харилцааны явцад бий болсон итгэлийг хэвдээд ингээд хэвдсэн гэдэг агуулгатай. Гэтэл за хуульч бид нар өмгөөлөгч бид нар бол хуулийг уншаад ойлгоно. Гэтэл энгийн иргэд маань одоо нөгөө төдийлөн хуультай ойр биш болохоор энэ яг ямар утгатай юм бэ? Би нэг ийм зүйл холбогдсон чи энэ одоо гэмт хэрэг байх юм аа ч гэдэг юм уу өөртөө ч мэдлэхүүгээр одоо холбогдсон хохирсон явдал байдаг. За тэгэхээр ард иргэдтэй энгийнээр ойлгуулвал заллах гэмт хэрэг ердөөсөө худлаа яриад хүн нэмэх баг. Ердөөсөө энэ хин нэгэн одоо ойр дотны хүн чинь одоо таны итгэлийг эвдээд байгаа нь одоо агуулгынхаа хүрээнд та тэр хүнтэй найз, ах トゥ хамаатан садан болохоор та тэр хүнд итгэнэ. За миний нэг найз гээ одоо ийм эхлэж байгаа гинэ. Тэгэхээр нэг 10 сая төгрөг хэрэгтэй гин. Тэгэнгүүт одоо 7 юм 14-нд дараа ингээд 20 сая төгрөг болгоод өгье гэж байна. Тийм үү? Энэ мөнгө миний энэ даасанд ингээд хөвж яхаар тэнд очиод эргэлдээд байж яагаад тэгэхээр гээ найдвартай юм чинь гэдэг байдлаар л гэмтэрийг хөргөж болдог. Өөрөө. Тэгэхээр ерөнхийдөө энгийн жишгээр тайлбарлавал таны одоо хөдлөг болон хөдлөх бусад эд хөрөнгийг худлаа яриад авч яана л гэсэн үг. За баярлалаа. Маш оновчтой тодорхойлт байна гэж бодож байна. Худлаа ярьж аавна. За бас анханасаа хариу өгөх зорилгогүй байдаг бах тий. Буцааж өгөх зорилгогүйгээр бас яг шууд тэгж ойлгож бас болохгүй. Яагаад тэгэхээр гэмт хэргийн төрөл чинь одоо нөгөө зөвхөн заллах гэмт хэрэггээд заацсан л болохоос биш нөгөө үйлдэлийн арга гэдэг чинь айгүй олон үйлдэлтэй тоххой. Уламжлалтаар бол нөгөө хотлоо яриад ингээл явцдаг байсан бол одоо хууль чанга болсон. Одоо хуулиа тээдэлтэй хууль айгүй сайн хэрэгждэг болсон манай Монгол улсад. Тэгэхээр эхний жишээн дээр ярих юм бол одоо за энэ 10 сая төгрөгийг анханасаа би өгөх зорилгоор авдаг нэг хэсэг байхад өгөх зорилготойгоор аваад дамнаад өөрөнд өгчдөг. Гэтэл тэр цаад 3 дахь читгээд нь угаасаа л анханасаа өгөх зорилгогүйсэн. Ердөөсөө ийм тохиолдолд хохирдог явдал их суулж чаддаг. За ойлголоо. Миний дараачийн асуулт болохоор иргэд олон нийтээс их асуудаг. Цагдаагийн байгууллага дээр ингээд заллуулчлаа гэдэг өргөдөл бариад очихлоор наа чи иргэний маргаан байна. Та хэд иргэний шүүхэд хандаж шийдвүлээ гэдэг тохиолдлууд нилээдгүй байдаг. Заллах гэмт хэргийг иргэний маргаанаас хэрхэн яаж ялгах вэ? Энэ талаар та тайлбарлаад өгөөч. За энэ тал дээр бол угаасаа нөгөө иргэний хууль зааснаар нөгөө гэрээг амар болон бичгээр байгуулна гэж заасан байна. За иргэд аж ахуй нэгжүүд эсвэл иргэдийн хооронд одоо аливаа төрөнгөтэй холбоотой асуудлыг гэрээлж авдаг тийм үү? Нотариатаар эсвэл хүмүүс хоорондоо бичгээр аж төрлөөр гэрээ байгуулж болно. Гэтэл гэрээ байгуулсан л бол энэ өөрөө иргэний хэрэг маргаан гэрээгүй одоо таныг анханасаа ингээд ийм санаа зорилготой байсан бол энэ чи эрүүгийн хэрэг гэдэг ойлголж ирэх талаараа буруу.
Яагаад тэгэхээр цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд зааснараа одоо цагдаагийн байгууллага иргэд аж ахуйн нэгжээс гаргасан аливаа өргөдөл гомдлыг заавал хүлээж аваад уг шалгаж шийдвэрлэх үүрэгтэй. Сүүлийн жилүүдэд энэ яагаад байна гэхээр нөгөө гэмтэргийн гаралт тоо үзүүлдэх болсон, нөгөө цагдаагийн албаа гишүүдийн орон тооны бүтцийн хувьд хомсдол болсон нас үүдээд ерөнхийдөө гэрээтэй бол шүүхэр нь шийдвэл шүүх нь хүлээж аваад гэмтэрийг шийдэж бол буцаагаад цагдаагийн байгууллага шилжүүлнэ үзье гэдэг нэг ийм журам тогтоод хэрэгжээж яваад байгаа. Тэрнээс бол нийтлэгээрээ цагдаагийн байгууллага хүлээж аваад шалгалын ажиллагаа явуулаад тухайн холбогдогч этгээдээс тайлбар мэдүүлэг авсны үндсэн дээр за үнэхээр гэрээтэй ч вэ гэрээгүй ч вэ энэ хэрэг одоо эрүүгийн хэрэг байна эсвэл л иргэний маргааны шинжтэй байна гэдгийг уг нь шалгаж шийдвэрлээд салгаж өгөх ёстой. Ийм. Гэтэл гэрээ байлаа гэд гэрээний дагуу халахвчиж заллих гэдэг нэг ойлголт байна. Энэ ямар ойлголт вэ гэхээр хуулиас гарсан ойлголт. Яагаад вэ гэхээр хүмүүс анханасаа за барилга барина, хөрөнгө оруулагч болсон, газраа болсон тий одоо бүх үнэлгээ тэзүү барилгын зураг төслийг гаргах чинь бол асуудалгүй үргэлжлэх барилга гэд бизнес эхлүүлчихдэг. Ингээ явж итэл тухайн бизнесийг хөрөнгө оруулагч чинь дампуурах ч юм уу эсвэл анханасаа санаа зорилго нь дутуу барьсан барилгын буюу 95% гүйцэлтэй гэрчлэгээ гаргуулж аваад за нийт захиалга авч дуусангуудаа залилчий гэдэг тохиолдлоор залилаад байгаа нөгөө гэрээтэй боловч тухайн нөгөө барилга барьж байгаа хүний цаа санаа зорилго нь анханасаа л тэр барилгыг ашиглалтанд оруулах санаа зорилго байгаагүй гэдэг ийм ялгааг л аягуулсан гаргаж өгөх хэрэгтэй. За баярлалаа. Дараагийн асуулт болохоор за миний нэг анзаарснаар бол заллах гэмт хэргийн хохирогч нар заллуулсан гэдгээ мэдэхгүй нэлээд удаа явдаг юм лээ. Тэгээд одоо мэдхийг хүсдэггүй ч юм уу тий. Эсвэл хүлээн зөвшөөрдөггүй ч гэдэг юм уу. Тийм учраас заллуулсан иргэн ер нь ямар тохиолдолд за би ер нь заллуулчлаа шүү гэдгээ ойлгох боломжтой. Та энийг нэг тийм тэмдэг талаас тайлбарлаад өгнө. Ердөөсөө залгичрын нөгөө нийтлэг шин шимтэг байдаг. Яар болдог. Яг одоо. Өнөөдөр тий. Яг одоо. Одоо 4:30-аас одоо энэ хаах гээд байна. Энээс өмнө шилжүүлээ. Тэгэл 5:30-ийн мөнгө ч орлоо. Гингүү тухайн хүн нөгөө ухамсарт үйлдэл хариу үйлдэл гаргаж чадахгүй байх хугацаанд нь залгич нар шахдаг байхгүй. Тэр нь одоо нөгөө иргэдийн ганц алдаад байгаа. Уг нь тэрийг л ухамсарлаар чадчих юм бол за энэ хүн амиг залхих гээд байна уу үгүй ээ нүг гэдэг шинжийг нь мэдчих үг нь боломжтой. Гэхдээ энэний цаана нөгөө хуулийн дээр тусгасан асар том агуулга нь юу гэхээр итгэл. Тэ? Итгэж байгаа. Би энэ хүнд итгэсэн болохоор өгж байгаа бас намайг энэ хүн яагаад залхахааргүй байсан хүн залжлаа те би итгэдэж штэ миний одоо хамгийн дотны хүн штэ тэгтэл намайг заллаа гэдэг байхгүй заллагчдад хайр байдаг. За дараагийн асуулт болохоор за сүүлийн үед цахим орчинд гарч байгаа заллах гэмт хэргийн нийтлэг шин чанарууд байна уу? Онцлогуд байна уу? За миний хувьд одоо жишээ нь сошиал орчныг харахад бол суглаа гэдэг нэг их олон төрлийн суглаа байх шиг байна. Тэд нар үнэхээр суглаа юу эсвэл энэ төрлийн гэмт хэрэг зөрчил юм болоо? Та энэ талаар нэг мэдээлэл өгөөч. За цахим орчинд үйлдэж байгаа гэмт хэрэг нь ерөнхийдөө за миний судлаад шинжилснээр бол нэг 6 төрлийн цахим орчинд үйлдэгдээд байгаа гэмт хэрэг байна. За энээс одоо тэр суглаа буюу одоо нөгөө ацтантай лаа юу эсвэл бол одоо нөгөө үнэт чулуу одоо алт тий эдгээр ингээ гарч ирнэ. Энэ гэмт хэрэг үйлдэгч этгээдүүд нь гадаад орнд байдаг. Монгол улсад биш. Тэдний тэр доор комментэнд одоо нөгөө бусдад яаж ихтгэл төрүүлээд байна гэхээр одоо нэг трол хаягууд нэгдсэн. Тэр трол хаягуудаас нь одоо тэр огтод тэдэн төгрөг хожлоо тий одоо 100 мянгаыг оруулаад сая төгрөг хожлоо гэдэг троллуудын доор нь бичээл хүн итгэдэг байхгүй. За үнэхээр энэ суглаа болоод байгаа юм чинь ингэ шилжүүлждэг. Гэтэл одоо нөгөө Монгол улсын нутаг дэвсгэрт эрэг үйл ажиллах ёстой. Тийм үү? Гадаад орны нутаг дэвсгэрт тухайн орны хууль үйлчлэх ёстой. Тэрийг залгч нар мэдээд байгаа болохоор одоо визгүй орн буюу Орос улбаны улс, Казахстан, Урагшаа, Хятад улс гэх зэрэг нөгөө визгүй 30-аас 90 хоног зорчиг орнууд руу очиод тэндээ нэг объект худалдаж аваа. Тийм үү? Цохин үйл байдлыг нөгөө зориудаар бий болгоод үлдээд байгаа. Гэтэл манайх үнэхээр итгээд байгаа байхгүй. Яагаад итгээд байна гэхээр өнөөдөр байгаа нэг 100 мянган төгрөгөө нэг цагийн дараа 200 мянган төгрөг болгоод авчих өөрсөнд нь тийм ашиг сонирхол байгаад байгаа болохоор хохироод байгаа.
Энэ төрлийн гэмтрийн онцлог. Бас одоо сүүлийн үед хамгийн ихээр яригдаад байгаа романс. Тийм, романс зэлэн. Тийм, романс зэлэн. Романс зэлэнгаар 1 сая төгрөг биш, 2 сая төгрөг биш, 20 сая, 30 сая бүр цаашлаад тэрбум төгрөг алдсан Монголд байгаа. Тэр яагаад вэ гэхээр романс хэргийн хохирогчд нь гэр бүлгүй, ганц бие, тийм үү? Тэгээд хохирогчдын нэг давуу тал нь хэлтэй. Гадаад хэлтэй. Тэрийг нөгөө гадаад улсад байгаа залгич нар мэдээд маш удаан хугацааны судалгаанд явуулаа, тийм үү? Одоо нөгөө цахим орчин чинь нээлттэй болсон. Ороод тэр хүний ил байгаа учраас тийм юу хийдэг, амьдралын хэв маягийн юу юм, хаан сургууль төгссөн гэдгийг бидрээс илүү судалдаг болсон. Тэгэхээр за энэ хүнтэй ингэж ярил болох юм байна. Одоо ийм харилцаа өрнүүлвэл энэ хүн илүү итгэх юм байна гэдэг байдлаар мөнгөний аваад идэх 20 сая 30 сая би одоо Монголд очихоор хөрөнгө оруулна, хамтаа тим юм хийн, одоо би чамд хайртай гэдэг байдлыг эртгэхэд романс зэлэн хохирол өндөртэй тим гэмтэрэг. За сүүлд гараад байгаа гэмтэрэг нь болохоор Pizza Hut KFC-ийн платформыг хуулбарлаад одоо захиалга авч байна. Нэг тэр нэмэх нэг үнэгүй. Яг одоо хөргүүлээ тав. Donation гэдэг хэсэг гарч ирэл. Ердөөс энийг дарах юм бол нэг тэр нэмэх нэг боллоо гэдэг байдлаар онгод одоо нөгөө хүмүүс чинь хайцангуй нөгөө бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон тий. Айлуулах хэрэгсээ гарахгүй тав тухтай байж байгаа тий. Кино үзэхдээ ч юм уу нэг халуун пицца дахиад аваад ичи гэдэг тэр сэдлийг нь л нөгөө гадаад орны залгч ашиглаад энэ төрлийн гэмтрэг үлдээдэг байгаа. За дараагийн төрлийн гэмтрэг болохоор өсвөр насны хүүхдүүдэд буюу одоо нөгөө гар утасны тоглоомод энтэй холбоотой залхих төрлийн гэмтрэг бас их үлдэж байгаа. Яагаад тэгэхээр тухайн хүүхдүүд нөгөө эцэг эхүүдэрээ одоо coin ахуулна, доллараар coin ахуулна, тэгээд нөгөө баатруудаа хөгжүүлнэ. Тэгээд за одоо ийм баатар зарлаа, ийм аккаунт зарлаа гэх зэрэгээр одоо нөгөө өсвөр насны буюу насан туршиггүй тэ 11, 12-той хүүхдүүд энэ төрлийн гэмтрийн хохирогч холбогдож болчиход байгаа байхгүй. Яагаад тэгэхээр өөрсдөө тэд нар хууль мэдэхгүй хүүхд болохоор тэ нэг нь ингээд зарж илээдээ нөгөөт нь авч ил байдин гэдг нь одоо нөгөө бага насны хүүхд гэмтрийгт холбогдох залхих гэмтрийн одоо бас нэг суурь шалтгаануудын нэг бас болоод байна. Тэг яг таны хэлсэн жишээн дээр бол энэ бас нөгөө манай улсад бас эрх зүйн зохицуултын тийм хангалттай биш эрх зүйн орчин шүү дээ. Тухайн тоглоомыг одоо юу гэдэг 500 сая төгрөгөөр баатартаа хувцас авлаа гэхэд тэрийг өгөхгүй байлаа гэхэд одоо буцаагаад цагдаа шүүхт хандах энэ зохицуулт бол бас бусад нөгөө хохирлуудыг бодвол илүү хэцүү байдаг байх гэж бодож байна. Миний дараагийн асуулт болохоор за эрүүгийн хуулинд энэ заллах гэмт хэргийг тодорхойлохдоо итгэл эвдэж залсан гэдэг нэг юм агуулга оруулчих. Итгэл эвдэж залсан гэдэг нь ер нь юу хэлдэг юм? Ер нь заллагч болгон итгэл эвдэлдэггүй. Та энэ талаар тайлбарлаад өгөөч. Энэ талаар хуулийн дээр бол итгэл эвдэхээ урдын харилцааны явцад бий болсон итгэлийг одоо уруулна тий заллаад байгаа гэдэг. Яалчгүй бид нар нөгөө түүхээсээ эхлүүлээд нөгөө бие биендээ айгүй хайртай тий бие бинийгээ дэмждэг, тусалдаг, одоо нийгмийн сайн сайхан явж ивэл гэдэг нөгөө тийм тусламжтай ард юм баггүй. Гэтэл энэ зан чанарыг л залгич нар ашиглаад байгаа. Тий итгээд байгаа би үнэхээр миний болд бол үнэхээр сайн хүн учраас би итгээд байна гэдэг зүйл яриад байдаг байхгүй багш. Чи яагаад одоо та яагаад заллиулж байгаа юм бэ? Гингүүд би итгэсэн штэ гэж яриад байдаг байхгүй. Тэгэнгүүт хуулийн дээр тавьсан итгэл эвдэх арга гэдэг нь ердөөсөө л таньдаг болохоор итгэж байгаа. Тэгэл хохирч байгаа байхгүй. За мөн хуулинд хуурч төөрөгдөлд оруулах гэж заас ойлголт байгаа юм байна. Практикт нь ер нь ямар хэлбэрээр илэрдэг вэ? За хуулийн дээр нөгөө зохиомжтой байдлыг зориудаар бий болгосон гэдэг. За тэр чинь ердөөсөө залгич нар үнэтэй хаус түрээслэн, үнэтэй машин түрээслэн, 99.1, 88.1 түрээслэн. Одоо бүх түрээсийн үйлчлэгтэй болсон тий. Тэгээд зохиомжтой байдал буюу одоо ямар нэгэн гэрчилгээ гараагүй одоо ялангуяа нөгөө газар дээр эсвэл нөгөө алтны уурхай, жончны уурхайтай холбоотой ийм зохиомжтой байдлыг эсвэл үнэхээр би энэ компанид ажилладаг болохоор би өөрөө ч ажилд оруулах гэдэг шүү дээ. Тэ одоо нөгөө сүүлд Таиландд гарсан байсан л да. Тэр яасан хэрэг нэг төрийн байгууллагад одоо төрийн байгууллагын коридорт
тэр эмэгтэй ингээд өглөө ирээд орой хүртэл суудаг. Тэгэнгүүтээ хүмүүс юу гэж хэлдэг вэхээр би одоо энэ байгууллагад ажилладаг тий. Танд ямар тусламж хэрэгтэй байна? Би тэр асуудлыг шийдэж өгье гэд их хэмжээний хүн залилсан. Энэ жил нөгөө зохиомжтой байдлыг зөөр дээр бий болгочиход байгаа байхгүй. Үнэхээр тэр газар ажилт хүн байж иж ажилтны мэтэр өдөр болгон тэнд очиод байдаг. Ердөөсөө энтэй адилхан та нэг газар худалдаж авах гээд байж ил одоо тухайн газар гэрчлэгээж байхгүй тийм үү? Одоо кадастрын зурган дээрч байхгүй болохоор хүн энэ миний газраа би одоо бичиг баримтаа өгсөн. Тэ ингээд одоо гараад ирнэ гингүүдээ хурамчаар гэрчлэг авах шүү дээ. Хурамчаар. Одоо хурамч баримт ч үлдээ. Үүний хандагуу залдаг байхгүй. Энэ л нөгөө зохиомжтой байдал буюу өөрийнх нь биш байгаад хахад өөрийнх нь гэж итгүүлээд байгаа нь л зохиомжтой байдлыг зориуд дээр бий болгоод байгаа. Хорхшин ярьдэн шүү дээ. Би энэ хүнийг за ингээд хамтраад бизнес хийхээр нь те одоо хөрөнгө оруулалт хийхээр ингээд тагаад гэртэнд очсон. 2 давхар 3 давхар ингээ амар гоё хаавсан. Тэгээд тэр хүн ингээд 5-7 унтсан. 99.1 дугаар барьсан. Тэр би итгэхээс яах вэ? Уг нь бол нөгөө хүн зохиомжтой байдлыг зориуд дээр бий болгоод байгаа. Үйлдэлтөөс л үнцэн агуулга нь бол өөрт байхгүй зүйлийг байгалийн мэтээр тайлбарлаж байгаа нь зохиомжтой байдал. За иргэд залхах гэмт хэрэгт хамгийн ихээр одоо ямар алдаа гаргаж одоо өртдөх юм бол ер нь иргэд залиулж байгаагийн шалтгаан нь юу вэ? За шалтгаан ердөөсөө л итгээд байгаа. Тэгэнгүүтээ хурдан хугацаанд ашиг олох сонирхолтой байдаг. Одоо би өнөөдөр 500 сая төгрөгийг банкнд одоо сарын 1.5% хүүтэй хадгалах доржид сарын 10% хүүтэй зээлэх 2 асар зүрхтэй болохоор энэ мөнгөө үржүүлээд авчаа. Ердөөсөө хогшны нийтлэг алдаа нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зорилготой л байдаг байхгүй. Тэрэндээ өөрсдөө ороогдоод залилагч нарын хохирогчулдаг. За заллах гэмт хэргийн хохирогч болсон бол хаана хэрхэн хандах ёстой вэ? Хэнд хандах ёстой вэ? Энэ талаар та нэг тайлбарлаад өгөөч. За нийтлэг хохирогчдын нэг алдаа байгаа. Хугацаа их алддаг. Цагдаагийн байгууллага 24 цагаар одоо иргэдийн өргөдөл гомдлыг хүлээж авдаг. Жижигүрийн бүрэлдэхүүнтэй шуурхай удирдлагын тасагтай ажилладаг. Гэтэл иргэд юу гэж ойлгодог вэ гэхээр за ажлын цаг дууссан юм чи одоо цагтаа дээр очиод нэмэргүй одоо маргааш өглөө болохыг хүлээ гэж цаг алдаг байхгүй. Нин дээр буюу цагдаагийн байгууллага 24 цагаар явж байгаа тохиолдолд тэн дээр очиод өргөдлөөгөө шалгуулчих хэрэгтэй. Тэгэхгүй нөгөө дамжуулсан буюу доржуу залгаал хөөе доржоо нөгөө чиний танилцуулсан батчин ингээд алга болчлоо. Чи нэг холбоо тогтоогооч гэж. Тэнгүүд нөгөө доржин батыгаа хайгаал яваад идэг. Уцаар нь холбогдоол идэг. Ингээд л таны нөгөө өнөөдөр авсан мөнгө маргааш байхгүй гэдгийг л цагийн дараа байхгүй гэдгийг л айгүй сайн ойлгоод хугацаа алдахгүйгээр хандах шүү. Тэгээд тэр тусмаа заллан мэхлэх гэмт хэрэг хийж байгаа хүн бол аль болох хугацаа авах зорилготойгоор хохирогчтой харьцдаг баг тий. Дотны харьцаа өрнүүлэл тий. За яг одоо боллоо. Хүлээж энэ гарсангүй маргааш боллоо тий. Яг маргааш өглөө гингүүд маргааш өглөө нар мандлаа юу болсон гэхээр цайны цаг. Цайны цагаар амжсангүй цайны цагийн дараа ажил хахаас үнгээл ингээл баян өөртөө холбоо хамааралтай тий алга болчихгүй ингээд одоо хайрлал гэдэг байхгүй худлаагаар хайрлал за одоо яг болох гэдэг шүү төрүүлж байгаараа гээл тэгэл бид нар чи заа бас болчих юм болов уу гээл иргэж итгэхэд байдаг. Үнэхээр болчих юм болов уу гэд итгэл алдчихад байдаг. За түрүүний асуултын үед хаана хэрхэн хандах ёстой вэ? Хэнд хандах ёстой вэ гэдэг дээр. Ердөөсөө л цагдаагийн байгууллага. Цагдаагийн байгууллага цаг алдалгүй. Цаг алдалгүйгээр. Тий. Яг тэгэхээр цагдаагийн байгууллага 24 цагаар иргэдийн гомдол мэдээллийг хүлээж авч шалгадаг байгууллага гэдгийг л иргэд аягүй сайн ойлгох хэрэгтэй. За бодит хөдөл төр заллах гэмт хэрэгт хохирсон хүн хохирлоо буцаа авах боломж ер нь хэр байдаг юм болоо? Магадгүй энэ талаар иргэд олон нийт янз бүрийн ойлголттой байгаа. За зарим хүмүүс бол за энэ мөнгө төгрөг надад олдохгүй юм байна уу? Би бол заллиулсан юм байна. Цагдаа шүүхэд хандахгүй гэж бодох нь ч бий. Тийм. Тэгэхээр та энэ тал дээр нэг тайлбар хэлээд өгч. За энэ дээр бас л нөгөө залгигч нарын төрөл байгаа. Эхний ярьсан нөгөө өөх зорилготой байжгаад одоо өөх боломжгүй болсон тий. 3 дахь чигтэд дамжуулсан. За энэ бол одоо маргааны үндсэн дээр бас хохирлоо олоод авах боломжтой. Яагаад тэгэхээр одоо 2 хүн дамжуулсан. Эсвэл нөгөө цаад хүн үнэхээр үйл ажиллагаа болохгүй болоод бас цаасан тохиолдол байгаад байдаг. Бүр анханасаа одоо нийгэмд гараад байгаа нөгөө олон хохирогчтой хэрэгүүд багтдаг.
анханасаа л өгч зорилгогүйгээр те аваад тэр мөнгө залж байгаа итгэдийн дасанд орлоо минутын дараа өөр хүнээ тасруу шилжиж эргэж буцааж авах ямар ч боломж байхгүй. Нэг бол хөрөнгийн бирж рүү оруулцдаг, нэг бол гадаадын coin руу оруулцдаг, нэг бол гадаад улсаар гойлох хийх гаргацдаг. Тэгэхээр ердөөсөө залгичны шинжээсээ хамаарал одоо хүнд гэмт хэрэгтэн үү те одоо хөнгөн буюу нөгөө анх удаагийн гэмт хэрэг үнэхээр үйл ажиллагаанд зогсож байгаа хүн үү гэдгээсээ шалтгааж ялах хэрэгтэй. Тэгээд нөгөө хохирлоо гаргаж авах асуудал нь олон хохирогчтой хэрэг дээр хохирол ер нь барагдах боломжтой. Яагаад тэгэхээр тэр хүн тухайн мөнгийг үрээд дууссан. Өдөөсөө нэг төрөвч байхгүй байдаг. Тэгээд дээрэс нь олон хохирогчтой болохоор хохирол барагдах ямар ч боломж байхгүй гэж үздэг ер нь бол. Тийм учраас манай иргэд олон нийт одоо бусдад эд хөрөнгө мөнгө төгрөг шилжүүлэхдээ ямар зорилгоор яаж шилжүүлж байгаа вэ гэдгээ зайлшгүй сайн нэгтлэх хэрэгтэй байна тий. Ердөөсөө л нийт тохиолдлын 70% гүйлгийн нотох гэдэг. Тэрэн дээр цагдаагийн байгууллага, хууль хяналтын байгууллага дүн шинжилгээ хийдэг гэсэн үг. Тэгэхээр жишээ нь юу гэдэг. За би одоо өөрийнхөө нэрийг бичээд хийчихээ. Би яагаад тэгэхээр одоо чамд өгж штэ гэхэд хэрэггүй. Та тийм нэрээр хийчихээ. Эсвэл тийм утгаар хийчихээ тий. Тэгээд энэ би цаашаа ингэж дамжуулаад өгчнө ч гэдэг юм уу. Ийм байдлаар ханддаг байхгүй. Тэгээд шалгалтын ажиллагаа явуулахад төөрөгдөлд ордог. Тий. Хууль хяналтын байгууллагаас та энэ хүнд анханасаа зээлсэн юм шүү. Та зээлгээд хийсэн биш тий. Худалдаа авалт хийсэн биш тий. Та энэ хүнээс юм худалдаж авах байсан юм уу гэдэг байдлаар бас ханддаг. Тэгэхээр иргэд тэр алдаанаас болоод бас их алддаг. Үнэхээр л та өөрөө шилжүүлж л байгаа бол одоо альва гүйлгээний утгаа үнэн зөв бодтой тодорхой бичих нь хамгийн найдвартай. Иргэд хохирлоо багтуулж байгаа. За баярлалаа. Маш чухал зүйлийг хэллээ. Яг тухайн эрх зүй харилцаанд оролцоод тухайн эрх зүй харилцаатай холбоотойгоор гүйлгээний утгаа бичвэл зөв юм байна тий. Ердөөсөө тэгж биччихэж одоо нөгөө иргэний маргаандч вэ, эрүүгийн хэрэгтч вэ, гүйлгээний утга гэдэг зүйл чинь аюу утга төгөлдөр байдаг. Яагаад тэгэхээр та анханасаа л ийм зорилготой байсан юм шүү дээ гэдгийг нөгөө ялгамжтай байдлаар хууль хяналтын байгууллага тайлбарлаж ойлгоно л гэсэн үг. Энэ нөгөө цаашлаад хэрэг хян шийдвэрлэх ажиллагаанд одоо нөгөө саад учруулахгүйгээр төрхөө хугацаанд шийдвэрлэх боломжтой байдаг. За дараагийн асуудал болохоор албан тушаалын байдлаа ашиглаж залилсан гэж хуульд байна. За энэ нь юу хэлж байгаа? Ер нь албан тушаалын байдлаа ашиглаж залилна гэдэг нь ямар тохиолдлууд байх вэ? Та энэ талаар тайлбарлаад байна. За энэ тал дээр эрэг үйл 17-гийн 3-2-1-д заасан байгаа албан тушаалын байдлаа бол. За энэ дээр манай иргэд хохирогч болчоод буцаагаад холбогдож болох гэдэг юм шиг мэдрэмжийг тухайн залилэгч төрүүлдэг. Яагаад вэ гэхээр чи надад авилгал өгцөө. Авилгал өгсөн болохоор одоо чийч вэ, бич вэ хоёулаа шоронд явнаа гэд одоо сүүлд залилэгч нар чинь хуулийг аягүй сайн мэднэ. Хуулийг аягүй сайн судална. Тэгэхээр сүүл гарсан нэг жишээн дээр яасан бэ нэ гэхээр залилэгч нь ярьсан байгаа. За чи хэрвээ ингэж одоо надад өгсөн мөнгөө те одоо чи надад ажилд оруулъя гэд өгсөн мөнгөө аавна гэх юм бол хоёулаа адилхан 20 хайл явнаа. Яагаад тэгэхээр авилгын эсрэг тухай хууль 2024 оны 1-р сарын 1-ээс хойш нөгөө авилгал албан тушаалын гэмтрэг үйлдсэн бол 20 хялтаа болсон. Буюу нөгөө босож ял байхгүй хэрэглэх юмч боломжгүй болсон. Тэнгүү тоон айдаг. За нэг 10 сая төгрөг өгснөхийн төлөө те би одоо ингэ шоронд явах юм байна гэд хайчдаг байхгүй. Гэтэл тухайн хүн үнэхээр яг авилгалын эсрэг хууль зааснараа албан тушаалт муу юм уу биш юм уу гэдгийг иргэд цагдаагийн байгууллага шалгуулах хэрэгтэй. Үнэхээр төрийн жинхэнэ албан хаагч одоо төрийн байгууллагын албан тушаалтан одоо авилгал авах юм бол энэ үр авилгалын гэмтэр. Зүгээр нэг аж ахуй нэгжийн буюу те одоо том групп компаниудад одоо даатгалын компани одоо өөр юу гэдэг хөрөнгө оруулалтын компаниуд ингээд ор сонирхолтой хүмүүс банкнууд байна тий. Зөндөө байдаг тий. Одоо нэг тейлрээр орчие. Ипотек дээр тий. жишээ нь тий. Ингээд орчие гэхэд тухайн хүн өөрөө нийтийн албан тушаалтан мөн үү биш үү гэдгийг ялгуулах ёстой. Тий. Хувийн хвшлийн байгууллагын ажилтан танаас мөнгө авчлаа гэхэд энэ авилгал албан тушаалын гэмтрэг биш. Ердөөсөө л 17-гийн 3-2-1 дээр заасан албан тушаалын байдлаа буюу тэнд өөрөө ажиллаж байгаа болохоор би таныг энэ ажилд авч болно гэдгийг итгэлийг төрүүлээд залилж байгаа. Тэгэхээр энийг ерөн иргэд маань өөрсдөө бас бодоод тэгээд би хүмүүст хэлдэг л дээ. Хуульчид л
Тэ тэгэхгүй нэг таньдаг мэддэг нөгөө их мэдгч нар байдаг ш тэ. За манай тэрл мэдж явах хэвээр энэ л мэдж явах хэвээр гээл дамаа ингээд сураг тавьдаг, хугацаа алддаг, ингээд асуудал үүсдэг байхгүй. Тэрний оронд юудсвол хууль өмгөөлөгчдөр очивол энэ авилгалын хэрэг юм уу? Эсвэл зүгээр 17-гийн 3-2-1 цаас албан тушаалын гэмтэр юм уу? Энийг ялгаж өгөх талаас нь зөвлөгөө авчих хэрэгтэй. Төлбөрөө төлөөд. Энэ жил юудсөө цаг хугацаа алдахгүй хамгийн зөв өөрийн эрсдэлд оруулахгүй байх алга. Түрүүн таны ярьсан авилга албан тушаалын гэмт хэрэгтэр 20-оос өөр төрлийн ял шийтгэл оногдуулдаггүй гэсэн чинь заллах гэмт хэрэг дээр юу ямар төрлийн ял шийтгэл оногдуулдаг юм. Тийм таны талаар нэг тайлбарлаад өгөөч. За заллах төрлийн гэмт хэрэг хохирлоос хамаарна. Хохирлын хэмжээгээс хамаарат, үйлдэлийн аргаас хамаарат энэ өөрөө ялын төрлөнд торхоос эхлүүлээд зорчих хийх хязгаарлах, нийтэд одоо олон нийтэд ажил хийх тийм үү. Тэгээд цаашлаад мөнгөнд оргуулын, тэгээд хорих ял гэсэн төрлөттэй байдаг. Хохирлын хэмжээнээс хамаарат. За хуулинд бол их хэмжээний хохирол, ноцтой хохирол гэж заасан юм байна. Энийг юу гэж ойлгох юм бол? За их хэмжээний хохирол буюу одоо нөгөө 50 сэдвүүнээс дээш хэмжээний хохирлын төвчсөн болвол тухайн хүний нөгөө зүйлчлэлтээр өөрчлөлт орно гэсэн үг. Яг тэгэхээр 17-гийн 3-1 буюу одоо нөгөө 451 гэдгээс дээш нөгөө ерөнхий ойлголт байгаад байгаа хуулийн тусгасан хохирлын хэмжээний энэгээрээ ялын ялгамжтай байдал оногдно гэсэн үг. Тэрийг иргэд маань ойлгоод за би хэрвээ 50 сая төгрөгөөс дээш одоо цалин эхлэх гэмтрэг үйлдсэн бол хохирсон бол одоо ийм хэмжээний ял үүдэж шүү. Одоо нөгөө техник технологи хөгжсөн тэ бүх зүйл нээлттэй болсон болохоор иргэд маань дам ярианаас илүү одоо гар утсаараа л ороод legal info гэдэг сайтаар ороод тэр хуулийг уншчих хэрэгтэй. За би ямар гэмт хэрэгт холбогдоод байгаа юм бэ? Ямар гэмт хэрэгт хохирогч болсон юм бэ? Гэдэг байдлаа уншчих юм бол ер нь бол тодорхой болж байна. За мөн хуульд нөгөө байнга үйлдэж амьдралын их үүсвэр болгосон гэдэг бас нэг ойлголт байгаа. Энэ ямар хүчтэй ойлголт вэ? За энэ нь болохоор 2019 оны улсын дэд шүүхийн 33 дугаар тогтоол байт. За энэгээр тайлбарсан байт. За амьдралын их үүсвэр гэж одоо юуг ойлгох юм бэ гэдэг. За тэгэхээр энэ ойлголтод болохоор залилчгүй этгээд тухайн гэмтүрийг 3-аас дээш удаа үйлдсэн нэгт. Эсвэл бол өөрийн амьдралын их үүсвэрээ болгосон буюу ямар ч ажил хөдөлмөр эрхэлдэггүй тухайн залилан хийсэн мөнгөөрөө л амь жоод. Эсвэл бол тухайн мөнгийг өөрийн төрөл төрөсөд ах トゥ найз нөхөд өөрийн хамрал бүхий этгээдэд одоо амьдралын тэтгэх зорилгоор өгсөн байх юм бол энэ нь өөрөө хүндрүүлэх бүрэлдэхүүнд ороод амьдралын их үүсвэрээ болгочоод байна гэж үзэх боломжтой байгаа. Тэгээд энэ дээр бол бас яг нэг шалгалтын ажиллагаанд одоо нэг зүйчлэл өөрчлөх асуудал ч юм уу те. Эсвэл энэ гэмтэрэг үнэхээр хөнгөн болох юм уу, хүнд болох юм уу гэдгийг шалгалтын явцад цуглуулсан баримтаас л тогтооно гэсэн үг. Тэгэхээр бол иргэд маань ойлгохдоо үнэхээр одоо таныг залилсан хүн одоо танаас авсан мөнгөөр одоо найзынхаа машиныг чөлөөждөг. Эсвэл охиндоо машин аваад өгчдөг, хүргэндээ машин аваад өгчдөг те. Ийм байх юм бол энийг та өөрөө хэлээд одоо 17-гийн 3 буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнд орох юм аа. Амьдралын хүсвэр юм болгочоод байна штэ. Надаас авсан мөнгөөрөө ингээ машин дээр аваад унчаад байна штэ гэдэг чинь л амьдралын хүсвэр болгочоод байгаа байхгүй. Тэгэл энэ залиланг хийхгүй бол өөр ихсэн тодорхой ажил байхгүй. Энэ мөнгөөр амьдэрдэг. Тэгэхээр энэ нөгөө улсын дэд шүүхийн тогтоол дээр айгүй дэлгэрэнгүй тайлбарсан байт. Түрүүн та хэлсэн нөгөө анхны зорилго нь бол заллах байгаагүй. Цаашаа 3 дахь этгээдэд дамжуулаад эд хөрөнгөө өгсөн гэдэг юм уу? За ийм тохиолдолд тэгээд анх удаа ийм заллан эхлэх гэмтэрэг үйлдсэн. За хохирол нь бага хэмжээний байлаа гэхэд за ял шийтгэлийн үед ялгаатай байдгүй. Ердөөсөл ялын ялгамжтай байдал чинь хохирлын хэмжээнээс шалтгаална. Тэрнээс юу гэдэг одоо та анхгийн удаа гэмтэрэг үйлдлээ те. Тэгэхээр одоо таныг 17-гийн 3-1-ээр шийтгэнэ гэсэн зохицуулт байхгүй. Ердөөсөл анх удаа гэмтэрэг үйлдсэн бол одоо нөгөө шүүхэд зүгээр хөнгөрүүлэх бүрэлдэхүүний л нэг шинж төдий агуулж байгаа зүйл байхгүй. Хохирол хөршөө багтуулсан анх удаа гэмтэрэг үйлдсэн те. Энэ байдлыг л ялгаж өгч байгаа. Тэрнээс хууль зааснараа хохирлын хэмжээгээр л тэр хүн өөр төгссөн ялаа өгнө гэсэн үг.
За баярлалаа. Эрүүгийн хуулийн 17 3 дугаар зүйл бол заллах гэмт хэргийн талаар, за эрүүгийн хуулийн 17-гийн 4 дугаар зүйл бол хөрөнгө завших гэмт хэргийн талаар. За энэ хоёр гэмт хэрэг бас хоорондоо адилхан шин чанартай юм шиг. За эсвэл иргэд олон нийт ялгааг нь мэдэхгүй байх тохиолдлууд байдаг. Тэгэхээр та заллах гэмт хэргийг завших гэмт хэрэгээс ямар ялгаатай тайлбарлаад өгөөч. За энэ хоёр гэмт хэрэг ерөнхий агуулгын хувьд төсөөтэй гэмт хэрэг. Яагаад тэгэхээр за нэр одоо залчин ч юм уу, завшчин ч юм уу те ялгадаг. Энийг юугаар ялгах вэ гэхээр итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө гэдэг зүйлээр л ялгана. Тэ Б компани ажилтан одоо А компани ажилтангаас одоо сүүлийн үед айгүй ихээр үлдэж байгаа буюу онлайн шопуудын хэрэг байна. Яагаад тэгэхээр онлайн шопод ажилд ордог. Өглөө тэр хүнд 20 жиргэг бараа өглөө. Энийг итгэмжлэн хариуцуулаад өгч байгаа байхгүй юу? За өнөөдөр бата чи энэ 20-ыг хүргэлтэнд гаргаад хүмүүст нь хүргэж өгөөд мөнгөний аваад орой ирж тушаая шүү. Тэгэхээр нөгөө нь алах болчдөг. Мөнгөний аваад алах болчдөг. Эсвэл барааг нь аваад. Эн чинь завших байхгүй. Гэтэл заллах гэмт хэрэг чи өөрөө зохиомжтой байдлыг зориудаар бий болгоод тэ анханасаа өгөх зорилгогүй итгэл өвдөж явж байгаа байхгүй. Тань заллах гэмт хэргийн одоо хохирогч холбогдогч нь одоо бие бинийгээ танихгүй ч гэж болно. Тэ найз нөхдөр холбогдсон ч байж болно, ах トゥ хамаатан саднаар холбогдсон ч байж болно. Гэхдээ энэ хоёрын агуулгын шин чанарын үед 17-гийн 4 буюу завших гэмт хэрэг нь ердөөсөө л итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийн чинь өрцөн л болвол энэ чинь заллах бишээ завших шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. За баярлалаа. Та манай үзэгч сонсогчдод зориулаад за заллах гэмт хэрэгээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар, хэрхэн таньж мэдэх талаар зөвлөөч гэвэл юу зөвлөх вэ? За зөвлөх зүйл дээр ерөнхийдөө би нөгөө хүмүүст эхлээд ойлгуулмаар байна. За Монгол улсад үйлдэгдээд байгаа нийт гэмт хэргийн 3-ны 1 нь буюу одоо 3 шиг гэмт хэрэг тутмын нэг нь заллах гэмт хэрэг байгаад байна. Гэтэл өнөөдөр Монгол улсын эрүүл мэндийн тусгай ангичин нийтдээ 234 төрлийн гэмт хэрэгтэй байдаг тийм үү? Тэр олон гэмт хэргийн дундаас заллах гэмт хэрэг бүр ингээд толгой зөгж байгаа. Буюу нийт гэмт хэргийн 33.6% эзлээд байгаа байхгүй юу? Тэгээд жил ирэх тусам хохирлын хэмжээч тэр хохирогчийн тооч тэр өсөж яваад байгаа гэмт хэрэг. Тэгэхээр ард иргэд маань юун дээр анхаарах вэ гэхээр цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлсэн нөгөө ятгах тусам ягтл гэдэг нэг сайхан үрэв биш те 2020 онд хэрэгжүүлсэн. Ердөөсөө л таныг шамдуулаад, яаруулаад, эсвэл их хэмжээний мөнгө амлаад, их хэмжээний хүү амлаад те яг л энэ одоо таныг өнөөдөр байгаа энэ 10 сая төгрөгийг чи маргааш нөгөөдөр ингээд 20 сая 30 сая болгоод ингээд чи үлгэрийн юм шиг амьдрэх шүү гэдгийг л итгүүлж байгаа байхгүй. Тэгэнгүүт өнөөдөр хүн болгон мөнгө хэрэгтэй, мөнгөгүй харьцаа гэж байхгүй болчлоо. Тэгэхээр хүмүүс за энэ одоо миний мөнгийг өсгөөд өгье гэсэн юм чи те. Эсвэл миний бараг ингээд цааш нь ингээд үн унгаад зараад өгье гэсэн юм чин би нүнд өгчий. Ягаад тэгэхээр миний танил, ойрын хүн, найз нөхөд гэд итгээд итгэснээсээ болоод тухайн хүн яаруулаад яг одоо яг одоо гэдэг шаардлагыг л тавьдаг. Тэгэхээр нөгөө хогчноор ухамсарт үйлдэл гаргаж чадахгүйгээр за одоо ингэж байгаа юм чин гэдэг байдлаар л хандаад хогчод байдаг байхгүй. Тэгэхээр юун дээр анхаарах вэ гэхээр таныг одоо ятгах жил байгаа бол шамдуулж байгаа бол та тэрийг 5 минутын хугацаанд бодох хэрэгтэй. Хариу үйлдэл гаргахгүйгээр. За энэ хүн яагаад ингэ хэлвэ? За үнэхээр энэ хүний хийж байгаа ажил нь үнэн бодтой юм уу? Тухайн хөрөнгө нь энэ хүнд байгаа мó үгүй мó гэдгийг нягтлах хэрэгтэй байхгүй. Тэгсний үүдсэн дээр аливаа үйл ажиллагааг эхлүүлэх нь өөрөө гэмт хэргийн хохирогч болохгүй байх. За сүүлийн үед цахим орчууны заллах гэмт хэрэг нэлээдгүй олон төрлөөр гардаг болсон юм байна. Ер нь цахим орчинд аюулгүй байдлаа хамгаалах талаар зөвлөмж өгөөч гэвэл та ямар зөвлөмж өгөх вэ? Ер нь цахимд манай иргэд яаж хохирогч болоод байна цахим орчинд? За цахим орчинд хохирогч болоод байгаа нь одоо насны хязгаар гэж байхгүй. Нөгөө баг балчраас ахуулаад өвгөд буурал хүртэл залгиж болчиход байгаа байхгүй. Ягаад тэгэхээр одоо нэг юм гүйлгэл үзчихийтэл те. За та цтан боллоо энэ дээр дараад орохоор ингээд шагналаа авна уу гэж гараад ирдэг нийлэнг. Тэрийг дарж ороод өөрийнхөө бүх хувь мэдээллийг алдчихдаг. Эсвэл бол найз нөхдийнх нь одоо чат мессенжерийг хакертаад
Тийм үү? Хууль бусаар нэг хүн эзэмшилтэй авчаад за энэ линкэн дээр одоо чи дараа судалгаа бүглөөд өгөө. Эсвэл бол одоо энд чиний нэг ийм зураг явж штэ, бичлэг явж штэ гэдэг байдлаар хэрэгтэнгүүд ямар ч хамаагүй ирсэн хүнээс гарсан тэр линкийг шууд харцдаг. Тэгэхээр л дарснараа тэр хүн өөрийнхөө хувийн мэдээллийг тухайн залгичид алдчихад байгаа болохоор цахим орчинд тавих хараа хяналтыг аягүй сайн байлгах хэрэгтэй. Дээрээс нь одоо үүнээсүүдээ цахим орчинд зөвхөн залгих төрлийн гэмтэрэг хэрэглэдэг. Одоо нөгөө бага насны хүүхдүүд хүртэх гэмтэрэг маш ихээр болсон. Яагаад тэгэхээр өөрөх нь үеийн юм шиг болоод хувирдаг те. Тэгэхээр эцэг эхчүүд асран хамгаалагчид харгалзан дэмжигчид юу анх ихээр цахим орчинд өөрсдийнхөө болон хүүхдийнхаа аав ээжийнхаа хараа хяналтыг маш сайн тавих хэрэгтэй. Тэгэхгүй одоо бидний үеийнхэн бол жишээ нь аав ээж одоо залгаал нэг юм болсон энэ чинийг үзээд тэгээд ихэд инглигэнгүү цаа ажил хийхдээ дараа болъё гэж орхичдөг байхгүй. Уг нь бол ээж аав ах дүү чинь чамд итгэл чам руу залхад тусламж өгөх гээд байгаа байхгүй. Энийг би мэдэхгүй байна. Тэнгүү за дараа болъё гээл за энэ юу юм бол гээл нөгөө ээж аав эмээ хүн сонирхоод орчдөг, залилуулцдаг. Тэтгэврийн зээлээ залилуулцдаг, тасанд байгаа мөнгөө залилуулцдаг. Тэгэхээр ердөөсөө цахим орчны соёлтой хэрэглээл иргэдийн анхаарах хамгийн том асуудал гэсэн үг. За итгэдэг таньж мэддэг хүнтэй залилуулах нь илүү түгээмэл байна гэсэн тий. Ер нь яагаад тийм бэ? Энгийн зүгээр ухамсараар бодоход эн чинь итгэж таньж мэддэг хүн чинь одоо таныг хуурахгүй байх магадлал нь өндөр баймар ч юм шиг тий. Гэтэл уг нь таны хэлж байгаагаар бол ер нь бол таньж мэддэг хүмүүс нь илүү залилдгаа гэдэг нь шүү дээ. Энийн цаад шалтгаан нь юу юм бол та тэрийг тайлбарлаад өгөөч. Ердөөсөө цаад шалтгаан нь тухайн гэмтрийг үйлдэх чинь амар хялбар буюу нэг хурдан хугацаанд залхихыг хүсдэг. Тэгэхээр хэн байж болох уу гэдгээ залхичид судалдаг байхгүй. Онлайнаар судална, ажлын одоо байгууллагын хүрээнд судална те. За энэ юм шүү, тэр нь тийм шүү гэдэг бүх мэдээллийг тэр хүн төвлөрүүлсний үндсэн дээр хаа байсан тэр танихгүй доржиг очиж гуугаал ятгаал байжсны хооронд миний хажууд байгаа ширээнийхэн хүнээс за чи найз нэг 20 сая төгрөг зээлчиж маргааш өглөө гээд авсан нь өөрөө залхигч маань хурд хугацаанд мөнгөтэй болдог. Хохирогч маань за энэ одоо миний ширээний хүнтэй гэл итгэждэг. Тэгэхээр ердөөсөө залхигчны үндсэн байна ойр дотны хүн найз нөхдөд л байдаг. Ягаад тэгэхээр танихгүй нэг залдаг байхгүй. Таньдаг найз нөхдөд залдаг гэсэн үг. За баярлалаа. Миний дараагийн асуулт болохоор за хохирогч нарт ийм нийтлэг шинж чанар байна уу? Хохирогчдын хувьд одоо за зарим хүмүүс бол мэдээж энэ гэмтэргийн хувьд хохирогч болж байна. За хохирогчдыг буруутгах аргагүй. Гэхдээ зарим хүмүүс бол энэ төрлийн гэмтэрэгтэр хохирогч болохгүйгээр нийгэмд одоо ажиллаж амьдарч болоод байна. Тэгэхээр хохирогчдод нийтлэг шинж чанар байна уу? Тэгээ хохирогч нарын анхаарах ёстой зүйлс нь юу байгаа юм бол? Хохирогчны ердөөс анхаарах зүйл нь айгүй сайн ихтлэх шүү дээ. Яг бодит одоо хүн өөрөө тэр тухайн одоо хөрөнгө тийм үү? Ер нь хөрөнгөтэй холбоотой л гэмтэр учраас тухайн хөрөнгийн одоо хууль ёсны эзэмшигч мөн үү биш үү гэдгийг л ихтлэх шүү дээ. Тэгэхгүй сэтгэл хөдлөлөөр за тгийгээл өчтдөг. Тэгээд энэ алдчихдаг. Гэтэл алдахгүй болоод байгаа хүмүүс байна те. Тэд нар үнэхээр нухацтай байдаг хүмүүс. Яагаад тэгэхээр аливаа асуудлыг олон талаас нь харж шийдвэрлэдэг байхгүй. Тэгээд нөгөө миний түрүүний ярьснаар ухамсарт үйлдэлээр нэг 5 минут ботчихоо. Гэдэг зүйл нь л одоо гэмтгэрийн хохирогч болохгүй байх. Шинж. Тэгэхгүй манай хохирогч чинь хэллээ бодлоо окей. Тэгээд олон талаас нь харж чадахгүй. Зөвхөн нэг өнөөдөр өгсөн мөнгө чинь маргааш гоё болно гэхээр л итгэждэг. Тэгэхээр тэрийг өсөх боломжтой юм боломжгүй юм уу? Их усүр наан байгаа. Гэдгийг нэг 5 минутын хугацаанд нэгтлээ шалгачаад л гэмтгэрийн хохирогч болохгүй байх магадлал өндөр байдаг байхгүй. За сүүлийн үед иргэд олон нийтийн дунд маш их түгээмэл гарч байгаа нэг залилам эхлэх гэмтэргийн төрөл гэдэг юм уу байна. За энэ бол нөгөө орон сууцны залилан тий. Та энэ талаар тайлбарлаад өгөөч. За ер нь энэ төрлийн залилан хэрхэн яаж үйлдэгдэж байна? За хүмүүс яаж хохирж байна? За хохирохгүй байх арга боломжууд нь юу вэ гэдгийг нэг тайлбарлаад өгөөч. За нэгдүгürt тухайн иргэн худалдаж авч байгаа орон сууцаа маш сайн шалгах ёстой. За одоо платформуд байгаа. Тухайн барилгын компани, барилга барих зөвшөөрөл, барилгын даалгавар гэд бүх мэдээллүүд ил тод байдаг болсон. Тэрийг ороо шалгах хэрэгтэй. Хоёрдугаарт
тухайн компани нь үнэхээр одоо энэ салбартаа мэрэгсэн компани уу үгүй юу? Эсвэл анхудаа барилга барьж байгаа юу те? Хэр найдвартай компани вэ гэдгээ сайн судлах хэрэгтэй. 3 дугаарт аль болох бартерын байр авахгүй байх хэрэгтэй. Ердөөсөө л одоо нийт үйлдвэрлэдэг байгаа орон сууцны залилангийн 80% нь бартерын гэрээс болж байгаа байхгүй. Ягаад тэгэхээр барилга барьж байгаа үндсэн компани маш олон туслан гүйцэтгэх компани оруулдаг. Хаалганы одоо цонхных, шалных, бүргэд хаалганых гэд ингээд маш олон туслан гүйцэтгэх компани оруулдаг болохоор тэр бүртээ бэлэн мөнгө гарахгүйгээр бартерын системээр явдаг болсон. Бетон зургийн үйлдвэр одоо 10 ширхэг зурмаг авчирлаа гэхэд за танах энэ блокны тэдэн давхрын тим загвар ABC загвараас аваарыг гэрээ хийчдэг те энэ танах мөнгө шүү. За бартерын компани цемент өгсөн болохоор одоо эргэлтийн өрнг хэрэгтэй болно те. Гэтэл тухайн байрыг зах зээлийн ханаас хямд авцсан. Одоо 50% хямд авцсан. Байхад тэрийг буцаагаад нэг хүнд 70% ашиг нэмэж зарж идэг. Тэнгүүд манайх хэдий цемент нийлүүлсэн болохоор манай энэ байрыг өгчнө гэдэг. Хүн хямдхан авс учраас баярлдаг байхгүй. Болчлоо те. Хямдхан авслаа гэд баярлдаг. Барилга ашиглалтанд орсны дараа тухайн барилгын загвар, давхар тийм үү? Давхцдаг. Эсвэл бол байхгүй болдог. Банкны зээлэнд явцсан байдаг. Тийм үү? Эсвэл бол нэг захиалгын гэрээн дээр 5 6 хүн өнгөөгөө тогсон тохиолдол одоо бүр зөндөө байна. Тэгэхээр энэ чиглэлээр анхаарах урьдчилан тэмдэглэгээ гэж нэг зүйл байна. Тухайн барилгын компаниас албан тоод аваад тийм үү? Одоо тухайн барилгын компани одоо дутуу баригдсан барилгын гэрчлэгээ аваад эхлэе бол нөгөө одоо 56 дугаар байр гэсэн дугаараа авдаг байхгүй. Дугаараа авсан тохиолдолд улсын бүртгэл дээр очиод урьдчилан тэмдэглэгийг хийх боломжтой иргэд байна. Тэгэхээр улсын бүртгэлийн байгууллага тухайн иргэний хүсэлт болон компани албан тоодыг үндэслээд урьдчилан тэмдэглэгийг хийж өгөөд за энэ одоо барилгын компани энэ загварын байр одоо энэ хүн гэдэг хүн дээр урьдчилан тэмдэглэгийг хийсэн байх шүү гэдг нь өөрөө хохирч болохгүй нэг даваа талтай. Эс бөгөөс бартерын байр орж ирвэл гурвалсан гэрээ гэдэг зүйл хийх хэрэгтэй. За үндсэн компани, бартерын компани худалдаж авч байгаа та өөрөө гуруулаа уулзаа тий хин нэг менежертэй одоо биш одоо хин нэг дарагтай заавал олцох хэрэгтэй байхгүй. Тухайн барилгын эзэн та мөн үү тий одоо иргэд мэн төдийлөө анзаардгүй юм шиг байлээ. Тэрнээс уг нь яг барьж байгаа барилга болгоно нөгөө стандартынхаа шаардлагаар гадны хаягчлалтын дээр барилга барьдахаас өмнө нөгөө орон сууц захиалагч, захиалуулагч тэгээд нөгөө гүйцэтгэгч компани тэгээд нөгөө барилгын компанид тусгай зөвшөөрлийн гэрчилгээ гэнгээ бүх юмудаа ингээ наадаг болсон байхгүй. Тэрийг очиж зургийг үзлээ. За энэ компани захирал нь тэр гэдэг хүн байд юм гэдгийг мэдчих боломжтой. За тэгэх юм бол за энэ компани одоо захирлж ийтэй одоо бартерын компани захирал одоо дээтэй одоо иргэн миний би ингээд гурлаа хамтарсан гэрээ байгуулад би энэ хүнээс энийг худалдаж авах гэж байгаа маа. Танай компани энэ компанид тусан үйлчлэг хийх хүс юм уу? Тэ энэ үнэн үү гэдэг байдлаар гурвалсан гэрээ хийх юм бол эрсдэлд орохгүй гэсэн. Тэгээд шүүх юм уу хууль хэлтийн байгууллагад очиход та одоо 100% өөрөө шударга өмчлөгч болох боломжтой. Энгийгээр тайлбарлаа. За маш оновчтой зөвлөгөө өглөө. Бартераар үйл хөдлөхөд хөрөнгө битгий аваараа гэдэг бол бас их чухал зөвлөгөө тийм. Энд чинь одоо нөгөө бартераар үйл хөдлөхөд хөрөнгө авчдаг. Гэтэл нөгөө бартераар өгж авч байгаа хоёр компани шүүхийн маргааны асуудал болдог. Нөгөө үйл хөдлөхөд хөрөнгө чинь тэр компани дээр очно очихгүй гэдэг асуудал гардаг. Дундуур нь банк ороод ирдэг байхгүй. Тослон үүсгэж компани, үндсэн компани хоёрын дундуур банк ороод ирдэг. Тийм аль нэгэн зээл авсан байна. Зээл авсан байдаг. Эсвэл тослон үүсгэж компани тэр байрыг тавьд банкнд тавьждаг. Мөнгө хэрэгтэй шүү дээ. Эрхлэлтийн өрнө хэрэгтэй. Эсвэл бол компани өөрөө анханасаа дотор барьсан барилгын гэрчлэгээ аваад шууд банкнд тавьждаг. Тэгэхээр энэ бүгдийг сайн шалгах хэрэгтэй гэсэн үг. Тийм. За тэгээд бартераар үнэхээр авлаа гэхэд гурвалсан гэрээг бол зайлшгүй хийх ёстой. Тийм. Үндсэн гүйцэтгэгч нь хийн. Танд байр зарах гэдэг гүйцэтгэгч ямар компани. За тэгээд тэр хоёр хоёулаа зөвшөөрж байгаа юм уу? Та зөвшөөрж байгаа юм уу? Мөнгө төгрөгөөр хүнд өгж байгаа юм гэдэг зүйлсээ нарийн зохицуулж энэ төрлийн одоо бартераар үйл хөдлөхөд төрөнгийг авахгүй бол дараа нь заавал зайлах гэхээ болио гэхэд ер нь бол нэлээд эрсдэлтэй асуудлууд үүсдэг. Шүүхийн маргаа басна. Олон жил одоо тухайн төрөнгийг авахгүй та 3 жил, 5 жил, 10 жилийн хугацаас зарж байна. Тэр хугацаанд тэр байр яахыг хэрхэн мэдэхгүй. Дээрээс нь
бас нэг юм төгс жишээ байгаад байт. Барилгын компани. Тэр нь яадаг вэ гэхээр тусан гүйцэтгэх компанид өгчдөг. Тийм үү? Нөгөөд нь ингээд шилжүүлж аваагүй, гэрчийн гараагүй байхад за манай энэ байр ингээ байгаа л гэж бодоод идэг. Гэтэл барилгын компани тэр байрыг банкнд тавьсан байдаг. Тэнгүүд нөгөө хүн чинь бартер авсан байраа өөр нэгээр зарцсан байдаг. Тэгээд очихоор уучлаарай таны энэ банкнд. Тэгээд иргэн хохирч байгаа байхгүй. Тэр дундаас барилгын компани очиж байгаа. Ийм үйлдэл болж байна. Тэгээд шүүхтэр очиход хүртэл маш олон ойлгомжгүй нэг үүсгэж байгаа шүү дээ. Одоо жишээн дээр гүйлгээний утган дээр ингэсэн байдیں۔ Одоо нэг жишээ бас шалгатаж явж байгаа. Энэ яасан гэхээр А талын компани туслах гүйцэтгэх компанида одоо за энэ давхрын энэ байрыг аваа гэж өгсөн байдаг. А тэгэнгүүт энэ хүү очингуудаа за би одоо энэ ингээ бартер авсан юм аа. Тийм үү. А тэгээд би ингээд мөнгөнд одоо хэрэглэх шаардлагатай энийг заах шаардлагатай болохоор манай компани захиралтай шууд очиж уулзж байгаа. Наа чи ингээ асуудал шилжүүлчихнэ гэдэг. А тэгэнгүүт нөгөө тухайн худалдаж авах гэж байгаа иргэн барилгын компани захиралтай уулзахаар мэдээж баярлалаа шүү дээ тий. Тийм ээ наа чи одоо ингээд энэ байр мөн би ингээд ажиллагаа хөлсөнд над компанид ч өгч чинь тий. Ямар ч асуудал үүдэг. А тэгэнгүүт иргэн баярлаад нөгөө тусан гүйцэтгэх компани захирал болон менежерлөө мөнгөө шилжүүлчихдэг байхгүй. За би авчлаа шүү инглээ тэглээ гэд. Тэгээ нөгөө барилгын компани захирлын гэрээ байгуулцдаг. Үнэхээр одоо шудраг гэрээ мэт санагдж байгаа байхгүй тэр асуудал байхгүй. Тусан гүйцэтгэх компаниас аваагүй тий. Ингээ явцсан. За барилга ашиглалтанд орлоо. 10 давхар давхар байсан чи 9 давхар толцсон. Наран талдаа цонх байсан чи хойш харсан цонх болсон. Иргэн гомдон тийм үү? Барилгын компаниг одоо хууль хяналтын байгууллагад өглөө. Би энэ захиралтай ингээ гэрээ байгуулад энэ байрыг авсан чинь ашиглалтанд орох үедээ давхар нь тоот нь өөр болсон байна. Би анхны байр авъя гэдэг. Тэгэнгүүт үндсэн компани яадаг гэхээр чи над руу мөнгө хийхгүй шүү дээ. Туслан гүйцэтгэх компаниас чи авсан шүү дээ. Тийм үү? Чи над руу мөнгө хийх учраас хар ингэнгүүт нөө төрөний ярьдаг гүйлгээний утга нь ялчгүй тэрнээс тэр компани гээд туслан гүйцэтгэх компани захирлын насанд орсон байдаг. Тэгэхээр шүүхтэр очихоор энэ одоо нөгөө эд хөрөнгө хэний дасанд хэний хуваарланд очсон байна гэдэг чинь өөрөө шүүх ялгаад өгч байна. Тэгэхээр тухайн иргэн барилгын компаниас бус туслан гүйцэтгэх компаниас хэмжих хэрэгтэй болчихдог. Тэнгүүд барилгын компани буцаагаал нөгөөдийг өөрхөн зарчдаг. Ийм асуудал бас зөндөө. За миний дараагийн асуулт болохоор заллах гэмт хэргийг ярихлаар бас нэг яригдах гэмт хэргийн төрөл нь энэ олон шатлалт, маркетинг, за пирамид тогтолцооны луур гэд хуульд бол тусгачиж. За энэ ямар төрлийн заллам эхлэх гэмт хэрэг хэлдэг юм. Таны нэг тайлбарлаад өгөөч. За пирамид тогтолцоо гэдэг чинь аягүй гоё тогтолцоо шүү дээ. Ингээ хүмүүс заллагч нар компаниуд орж ирдээ. Манайх бол пирамид тогтолцоотой биш ээ. Шулуун тогтолцоотой гэж орж ирдэг байхгүй. Тэгэхээр пирамид тогтолцоо юу вэ гэхээр хамгийн дээдлэлт нь одоо тухайн төслийг эсвэл тухайн бүтээгдэхүүнийг Монгол улсад оруулж ирж байгаа нэг этгээд. За тэр этгээд доошоо салаалаад одоо 10 ажилтнтай. Тэр 10 ажилтан нь 2 хүн ороод өөрөө бонус цалингаа авах хэрэгтэй гэдэг байдлаар ингээд доор хүн исүүлэл яваад байдаг. Энэ хамгийн том жишээ одоо Монгол улс иргэд нийтээр хөрөлөө доо. 2016 онд гарсан G-Time хэрэг. Тий. G-Time хэрэг. За би энэ G-Time-ийн ажлын хэсэгт өөрөө ажиллаж байсан. Тэгээ ердөөсөө яаж үлдгэсэн бэхээр та доор 10 хүн исүүл 20 сая төгрөг хийгээд 10 хүн исүүлээ тэр 10 хүнээ 20 саяар буюу залгичад 200 сая төгрөг очиж байгаа шүү дээ. Тэгэхээр танд буцаад 20 сая ч өгнө. Тэр одоо исүүлсэн одоо 10 хүн 20 хүн чинь ахаад ороо 10 20 хүн исүүлэх юм бол танд 40 сая төгрөг өгнө гэх. Ердөөсөө л ингэж шууралцсан ирэх байхгүй. Тэнгүүд ч гэсэн хүн болгон л 2 саяар орох нь ороод 19 саяар орох нь ороод бүр замбраагүй хөрөлтөй гэмт хэрэг шийдэгдэж дууслаа шүү дээ. Одоо хүртэл хөрснөө нөхөрлөө авч чадаагүй. Тэрнээс болоод маш их хүн үр зээлэнд орлоо, амьдралаа алдлаа. Тэ пирамид тогтолцоо гэдэг нь ердөөсөө л та доороо хүн исүүлэх гэсэн маркетинг гэдэг байна. Тэгэл одоо манай сүлжээний нөгөө бэлтгэлүүдч байна. Тэ яг хөө тэд нар бол үнэхээр хөрхи байгаалгын бараанууд нь ихвч нэг ирээл тэ тасарчгүй ирээл. Төгс пирамид тогтолцоо бол бараад ихний 100 хүнд ирнэ. Доош 1000 хүнд ирэхгүй. Ийм тогтолцоо байдаг. Тэр үедээ хэн нэгэн таныг доороо исүүл хүн исүүл гэж байгаа бол эн чинь өөрөө пирамид тогтолцоотой залхах төрлийн гэмт хэрэг шүү. Та өөрөө хохирогжуулж болно, холбогдож болно.
Яагаад тэгэхээр тэр гэмтрийг үйлдээд олсон мөнгөөс та өөрөө хувь авчаад байгаа байхгүй. Тэгэхээр өөрөө шүүхтэр дутагнаа л гэсэн үг. Яг миний асуугчаас асуултыг тасаа дэлгэрэнгүй хариулчлаа. Юу юм уу те пирамид тогтолцоотой залилангийн хувьд одоо юу гэдэг нь дунд шатанд нь байгаа гэдэг юм уу? Тодорхой ингээд нэг 20 сая төгрөг оруулаад 40 сая төгрөг олцсон ч гэдэг юм уу? Энэ хүн бол дараа нь бол өөрөө шалгагдах тийм үндэслэл болох юм уу те? Тий. Яагаад тэгэхээр мэдлэхүүгээр гэмтрийг холбогдож болчдөг байхгүй. Тэг яагаад тэгэхээр тэр хүн хуулийг мэдэхгүй тухайн тогтолцоо нь Монгол Улсын эрүүл мэндийн заасан пирамид тогтолцоотой гэмтрийг гэдгийг мэдэх боломжгүй байсан байхгүй тэр хүн. Тэгэхээр л тухайн одоо тэр ингээд ердөөсөө л гүйлгээний утгаараа л гардаг. Айгүй амарх. Яагаад тэгэхээр одоо яг таны оруулсан одоо дунд чатны хүн доороо 10 хүн оруулаад тэр 10 хүний мөнгө орж ирэнгүүт тэр 10 хүний мөнгнөөс тань руу шилжүүлсэн байвал та өөрөө гэмтрийг одоо хамтрах болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ төрлийн пирамид тогтолцоотой ийм бизнесээс ер нь татгалзах нь зүйтэй юм байна тийм магадгүй. Ягаад тэгэхээр энэ гэмтрийг үг олноор ордог. Ах түүнрээ хамаатан саднаа бүгдийг дагуулаар орчдөг байхгүй. Тэгээд эцсийн хамгийн том сэтгэл зүйн хохирогч нь та өөрөө л болдог. Ягаад тэгэхээр чи энийг анх биднэрт танилцуулаад чи л бидрийг ийм байдалд хүргэлээ. Чи та юм дээр чинь болвол бүх хөдөлгөөлгөө зараад одоо байдаг бүхний шахаад орсон хүмүүс ч юм шүү дээ. Юу ч асуусан. Тэгээд буцаага тэр хүмүүс чинь гэмтрэг үлдэр эхэлж байгаа байхгүй. Аргаараа. Тэгэхээр ердөөсөө л тийм юмд орох гэж байгаа бол өөрөө л ор. Битгий ах トゥ найз нөхдөд орвол. Энэ танд ч өөрт хэрэгтэй, өрөөлдөж хэрэгтэй гэсэн утгатай. За баярлалаа. Манай нэвтрүүлэгт 3 минутын хугацаа үлдсэн байгаа юм байна. За таны ярианаас сүүлийн үед ер нь заллан эхлэх гэмтрийн тоо өсөж байгаа гэж ойлголоо. За ер нь заллан эхлэх гэмтрийн тоо өсөхөд за нийгмийн эдийн засгийн талаас нөлөөлж байгаа нөлөөлөл нь юу гэдэг юм бол за мөн энгийнээр ер нь яагаад өсөд байна гэдэг талаар та өөрийнхөө нэг байр суурь илэрхийлээч. За өсөд байгаа ердөөсөө шалтгаан хохирогчнорт байгаа. Яагаад тэгэхээр хохирогч залгичд боломж олохгүй бол энэ төрлийн гэмтэр гарахгүй байхгүй. Яагаад тэгэхээр нийгэмд хамгийн ихээр үлдэж байгаа гэмтэр. Тэгэхээр л хохирогч өөрөө хурдан хугацаанд ашиг хонжоо олчих гэсэн зорилгоор л одоо холбогдогч этгээдэд мөнгө өгч байгаа байхгүй. Үүнээс үүдээд гэмтрийн гарч ихсээд байгаа. Яагаад тэгэхээр танил гэдэг нэг сайхан зүйл. Танил юм чин асуудал үзээлч. Гэ ингээ явсараад энэ гэмтрийн тоо зүйлтийг одоо улам өрсөд байгаа. Нөгөө талд нийгмийн эдийн засаг яаж нөлөөлөд байна гэхээр нөгөө хулгайч нь амьдрах харгаа болцсон. Тэ? Заяллаа нэг сайхан машин тэрэг унаал орон суусан амьдрал ингээл яваад байдаг. Гэтэл нөгөө ингээд бусдаас зээлж аваад тэнд өгсөн мөнгнөөс ингээ уламд ордоол байдаг. Тэгэхээр нөгөө олон улсын байгууллагаас гарсныг судалгаа хийм л да. Нэг гэмтрэгт өртсөн хүний ард гэрүүлийн 10 хүний сэтгэл зүй ингээ давхар хөндөгдөхөө гэдэг тийм судалгаа байд. Яагаад тэгэхээр хүн л болсон гэр бүлтэй тэ таныг ийм гэмтрэгт холбогдоод тохирчгоор аав ээж чин ах дүү чин тийм үү эхнэр нөхөр нь одоо бүр сайн найз нөхд нь хүртэл шалж эхэлдэг байхгүй хөөх юм манад ирж та байдаг юм алдчих гинэ одоо яах вэ гэл ингээд таны өмнө шалаад эхэлдэг. Тэгэхээр та ганцаараа бус одоо гэр бүлийн хүмүүсээ бас л сэтгэл санааны хувьд тохирол донож байгаа. Ийм үйл байдаг байхгүй. Тэгэхээр л юрдөөсөө иргэд минь аль болох ятгах тусам нэгтэл гэж хэлмээр байна да. За ойлголоо. Баярлалаа. Нэвтрүүлгийн төгсгөлд та одоо өнөөдөр манай нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгч сонсогчдод зориулаад яг нэг юм 3 зөвлөгөө өгөөч гэвэл та яг одоо энэ төрлийн гэмтрэг дээр 3 зүйлийг зөвлөөд өгөөч. Энэ 3-ыг анхаарчхаа гэвэл та юуг зөвлөх вэ? За нэгдүгürt нь тухайн хүнээ сайн судал. Тэ? Хүнээ маш сайн судал. Хоёрдугаарт одоо тухайн объектив байдал буюу тухайн хөрөнгөний нүгний эзэмшлүү, мөн үү биш үү байх боломжтой юу? Гуравдугаарт хууль өмгөөлөгчөөс зөвлөгөө ав. Энэ ердөөсөө таны 100% баталгаа болгох зүйл. Яагаад тэгэхээр тэр хүн хуулийг танаас илүү сайн мэднэ. Өдөр тутам тэр хуулийн харилцаанд орж байгаа. Иргэд тэр бүлгэн нэг өдөр болго иргэний эрх зүйн харилцаанд орж байгаа боловч нөгөө эрүүл эрх зүйн харилцаанд оролцдог байхгүй. Тэгэхээр мэдхгүй шүү дээ. Тэгэхээр одоо мэргэжлийн байгууллага хуульч өмгөөлөгчнөөс сайн зөвлөгөө. Тэгэх юм бол таах хэрэггүй.
За баярлалаа. Үзэг сонсогчдоо Терминал 1 төв хөтөлбөр хууль эрх зүйн болон энэ удаагийн дугаар та бүхэнд хүрлээ. За өнөөдөр бид залилах гэмт хэргийн эрх зүйн зохицуултын талаар ярилцлаа. За мэргэжлийн хуульч өмгөөлөгч та бүхнийг за одоо ятгах тусам нэгтэл за тэр тусмаа судалгаагаар залилан мэхлэх гэмт хэргийг одоо үйлдэж байгаа хүн таны танил хүн байх магадлал өндөр байдаг учраас таньж итгэдэг байсан ч гэсэн тухайн хүний гаргаж байгаа үйлдэлийг нэгтэлж байгаараа гэж зөвлөж байна. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн зочиндоо баярлалаа. За үзэгч сонсогчдоо эх 7 хоногт энэ цагтаа энэ өдөртөө иргэн уулзъя. Баяртай үзэгчтэй. За баяр.